Өнөөдөр бид монголчуудад тохиолдсон эвгүй гачиргалтай босцон явдлуудаас ярилцуулна. Гэхдээ зөвхөн Монголд биш, гадаадд сурдаг залууст болсон явдлаас энэ удаадаа нэмлээ. Та бүхэн дуглан суугаад таалан сойрхно. За, ойрт хэдүүлээ болсон явдлуудаа хийгээгүй юм байна. Тэгээ өнөөдөр яасан бэ гэхээр маш зөвүүн түүхүүд түүсэн. Өгөхтөр өнөөдөр хоёр судалж байгаа. Тэгээд эхний хоёр түүхэн нь гадаадд сурж байгаа. Гадаадд очсон залуучууд тохиолдсон, монгол залуучууд тохиолдсон явдал байгаа. Нэг нь болохоор Филиппинд сурдаг залуугийн болсон явдал, нөгөөд нь болохоор Хятадд сурдаг залуугийн болсон явдал байгаа. Энэ явдал 2 жилийн өмнө болсон юм аа. Би Хятадд сурдаг амар тайван сайхан л амьдарч байлаа. Тэр өдрийг хүртэл тайван байсан. Гадаадд сурдаг гэхээрээ л сайхан соёлтой мундаг биш юм да. Гаднаас нь хараад хинийгч хин гэж хэлж чадахгүй. Бидний нүнд нэг залуу байдаг байсан. Хил ус бусдаасаа тааруу. Дээрээс нь царай зүс хувцас унарч муутай. Ар гэр нилээ бүтэхгүй бараг л оч газаргүй гэхэд болохоор. Дээрээс нь өөрөө жоохон уудаг нөхөр. Ангийнхан дотор байрныхандаа нилээн л жигцсэн хүндээ мөнгө төгрөггүй царай зүсгүй бол хаанч байсан хүмүүс жоохон өөр хандаад байдаг штэ. Өөртөө ихтэй байдал аюул чухал. Чи мөнгөтэй царайтай байж гэсэн өөртөө ихтэйхгүй өөрийнхөө үнцнийг мэдэхгүй бол тэгэл бас хэцүү. Дээрээс нь өмөрч хамгаалах ар гэрт тааруу болохоор дуртай нэгэн л дээрлэх нь. Гадаадууд яах вэ? Хүн гэж тоохгүй. Ялангуяа хүний нутагт бид нар ингээд даруухан байхыг эрдэнэтэй хүн даруу гэж ингээд сонсоод өгсөн болохоор хаяа даруухан байна. Гэтэ бас гадаадууд чинь даруухан байхлаар дээрлэгдэх хүмүүс гэж байдаг байхгүй. Тийм учраас бас тэрнийхээ хэмжээг нь зарим хүмүүстээр тохируулах хэрэгтэй. Харин элэг нэгтэн Казак, Оросууд л голдуу нүд үзүүлнэ. Солонгос, Хятад оюутнууд бол байгаа нүг нь мэддэхгүй. Юм л бол зодно, элдвэр хилж хоч өгнө. What? Ямар ч шалтгаангүй зодож нүд үзүүлнэ. Шөнө нь унтуулахгүй, арх уулгаад өглөө нь хичээлд явуулна. Энэ мэтэр 7 хонлоо. Би сонсоод орж хэрүүл хийж байж ганц өдөр унтуулж амраахаар боллоо. Нөөдхөө өмөрөөд байгаа юм биш үү те? Би л тэр залууд гайгүй хандна. Бусд нь бол нэмэргүй. Хаяа миний өрөөгөр ороод гарна. Идэх юм чихэр жимс хамаагүй байвал ид л гэдэг. Цаашдаач тэр манахаар их орж ирнэ. Тэр жигэлт өөр хүмүүс ч их орж ирнэ. Дотн байдаг хүмүүс бол орж ирж юм аваад дараа нь буцаагаад л өгнө. Манахаас их олон хүмүүс юм аваад асуудалгүй буцааж өгдөг болохоор би өрөөгөө ч нэгт үжээд байдаггүй. Энэ мэтэр олон сар өнгөрлөө. Хөөхий нөгөөхөө өмөрх үедээ өмөрнөө. Зуны амралт өглөө. Шалгалтаа өгч дуусан хүүхдүүд бүгд л явцгаана. Хэдэн хүмүүс л үлдэнэ. Тэр дунд манай нөгөөх минь байж байлаа. Царай зүснэ бүр сааралтаад сүнсгүй хүн шиг л болсон байсан. Би ч жаахан уудгийг нь бодоод нэг тоодгүй хоолунд идэрээгээд 100 юан үлдээгээд л явсан. Амралт дуусахаас 14 хоногийн өмнө би ирлээ. Ирээд л дотуур байранда хийх юмгүй амраад л байж байлаа. Маргааш өглөө нь дэлгүүр орох санаатай цонхоороо хартал цагдаа нар имлэгийн машин гээд бөөн шуугав. Би ч хэрэг дурлаад гараад хартал нийлээс нь цус болсон өнөөх залуу маань өгсөн хөвтөж байлаа. Яасан бол дотуур байрны 19 давхраас үсэрч гэж. Хөө яг бохрын нүх ирмэгдээд толгоогоороо унчхаж гавлын ясн бяцүүсрээд имлэгийнхэн цуглуулж байсан. Хөрсөн биен дээр нь хүмүүсээс нуух гээд ганц сургуулийн цамц тавьсан байсан. Ёй хэд хоног өнгөрлөө. Бүгд л намжин. Гадаад сурагчдыг хариуцдаг багш нэг нэгээр нь уулзаж юм асуугаад л байв. Миний ээлж ирлээ. Би мэддэг бүх юмаа хэллээ. Яриа дуусаад багшаасаа жоох юм асуудлаа. Тэгтэл сонссон зүйлдэж итгэсэнгүй. Хөөхий залууг зодож дээрлэхийн хажуугаар их тамлажтай гар угаалт урд ус дүүргэж байгаад толгоог нь дүрдэг байсан гин. Гайчаар гар хөлийг нь зүсэж үг бичдэг байсан гин. Энэ мэтчлэн олон муухай юм ярих гээд байгаа болохоор зогслоо.
2-7 хоногийн дараа манайхаар шүн хүн орж ирээд юм ухаж байгаад гардаг боллоо. Би нэх юм бодсонгүй. Би 2 давхар орон дээр унтдаг. Доод талдаа идэх юм цай хоолой хийдэг. Тэгтэл хүмүүс сүнсэн дарууллаа. Харанхууд юм хөдлөөд байна. Цонхны цаана юм харагдсан гэхмэд яриа гарч эхэлсэнд би ч нэх юм бодоогүй. Ер нь итгэдэггүй л дээ. Нэг шүн унтаж байх хооронд өрөөнд хүн орж ирээд ууттай цай ухаад байсан. Би бас л тоогоогүй. Өглөөс ирээд хаалгаа нээхдээ түгтсэн байсан. Би гинэд өчигдөр ганц удаа түүжээд унтснаа сонссон. Тэгэхээр шүн бүр миний өрөөрөө орж байсан зүйл хүн биш байсан гэсэн. Тэр үеэс эхлээд би юм бүрийг анзаардаг болсон. Хамгийн эвгүй зүйл нь хаалган доогуур сүүдэр хараг гараад гарахаар шинж байхгүй. Ямар ч хөлийн чимээ гарахгүй. Нэгсэж байгаа юм шиг л. Энэ мэтэр сар гаруй боллоо. Бийж тисгээ байж нэг өдөр өрөөндөө ганцаараа уулаа. Тэгээд нилээн муудаад сууж байгаад бүхний бодоод андаа одоо биднийг орхичихл доо гэд уйлаад яриад сууж байснаа тасарчлаа. Тэр шүн нэг тийм усан зургаар зурсан юм шиг байгальд нөгөө залуутай юм яриа зогсож байна. Тэгээд тэднийхэн голыг даваад цаашаа гараад л явчихсан. Нөгөөс л юм ярьж байгаа юм шиг зүйлээ цаашаа явцсан юм тийм үү. Би ардаас нь гарах гэсэн огт чадаагүй. Тэгээд л сэрчгсэн. Харин одоо бол амар тайван сураад амьдарч байна. Одоо бол сүнснээс биш хүнээс илүү айж болгоомжилдог болсон доо. Сайн хүний дүүт орсон араатнууд бидний дунд амьдарч нэг агаараар амьсгалж байгаа гэдгийг санаж явцгаагаарай. Алтаатай бицэнд уучлаарай гэж. Пүү. Ер нь бол эвгүй түүх. Ер нь бол иймэрхүү кинонууд ч гэсэн байдаг, амьдралээр ч гэсэн иймэрхүү зүйлс бидний мэдхгүй иймэрхүү дээрлэхүүдүүд бол маш их болж идэг. Энийг бол зүгээр өнгөрөөж болохгүй. Ер нь бол дээрлэдэг хүмүүс эсэргүүцдэггүй хүмүүсийг хамгийн их дээрлэдэг. Ер нь эсэргүүцдэггүй хүмүүсийг дээрлэдэг хүмүүс онилох нь илүү магадлал өндөртэй байдаг. Хичнээн хүчтэй эсвэл хүчгүй байж болно. Эсэргүүцдэг хүнийг бол гарууд оролдох магадлал маш бага байдаг байхгүй. Тэгээ тийм учраас иймэрхүү юм нүдэрээ харуул бөөнөрөө нийлээд эсэргүүцэх хэрэгтэй. Ингэнэ аюу бол нөгөө хүн чинь танд талархаад сүнс болсон ч гэлээ таныг муу муухай зүйлээс хамгаалдаг байх. Харин дээрлэдэг хүмүүсээ шүн дардаг байсан байх гэж бодож байна. Вау, тийм биш те. Эсвэл нөгөө дээрлэдэг байсан хүмүүс нас барсныхаа дараа ингээд хитрхи их юм бодоод ингээд сэтгэл зүйн бас жоохон юм бодно шүү дээ. Дээрлэдэг байсан хүн нас барчгаар тэгээд бүр ингээд улам ингээд өөртөө нь сүрээр нөлөөлдөг байсан баг. Ер нь бол карма гэж зүйл байдаг л та тий. Үеийн үр хаалга андуурдаггүй гэдэг дээ. Өнөө гарууд нь гэсэн байна. Түшиг уушгсан байна. Окей, уушч чинь баярлалаа. Сүүлийн үед би эрүүл мэндэд илүү анхаарч аль болохоор гадуур хооллохоо багасгаад гэртээ яг гараараа эрүүл хоол хийхийг зорж байгаа. Тэг яг гоё 100% эрүүл хоол хийхэд чухал зүйлсийн нэг бол мэдээж хоолнд орох дос байгаа. Амар гоё эрүүл чанартай орц оруулснаа досоо буруу сонгоод шарж түлээд тэгэх юм бол тэгээд ер нь бол эвгүүтэн. Тэгээ тийм учраас өнөөдрийн бичлэгээр Японд үйлдвэрлэсэн будааны тос цууноог та бүхэнд танилцуулж байна. Японд үйлдвэрлэсэн цууно тос нь будааны хэвэг болон үрийн шимтэй хэсгээс гаргаж авдаг. Үнэргүй, органик, өндөр хэмт дэвсвэртэй, хосгүй, үн цэнтэй бүтээгдэхүүн юм. Хүн бүр өдөрт дунджаар нэг халбат тос хэрэглэдэг учраас өдөр бүр хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүнээ хямдаг нь биш, аль болохоор чанартайг нь сонгоорой. Гэр бүлийнхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Цууно тос. Хятадд ийм тэгвэл Филиппинд юу болсон байна? Хай манайхаа шинэ гишүүн байна. Филиппинд сурж байхдаа тохиолдсон зүйлээ хуваалцсан гэж байна. Зураг болон бичлэгээ бас орууллаа. Окей. За хэдүүлээ зургийн дараа нь харъя. Филиппиний Багио хотоос сургуулаас маань 10 км хол уулан дээр байдаг сүнстэй гэгддэг Азта топ 10 аимшигын газрын тоонд албан ёсоор ордог дипломат хотел руу одоо балгас болсон газар гэж байна. Ангийнхаа солонгос залуу өрөөнийхөө солонгос охинтой амралтын өдөр очивоо. Гуруула аимшигт дууллагч. Окей, таалагдж байна. Багш нар маань тийшээ зүглээд ороод хэрэггүй. Филиппинчууд өөрсдөө ч хүртэл их айдаг. Дими газар гэж зөндөө сануулсан. Уулан дээр байдаг болохоор таксигаар нилээд удаан уул ороож өгсөн хашааны хаалга руу дөхөж явтал нартай цэлмэг өдөр байсан чинь гинэд манан татаад
2 метрийн цаадах зүйл харагдахаа болоод хүмүүс бүгд гайхсан. Тэнд олон хүн цаг бусаар алуулж нас барсан. Амиа хорлсон гэд нилээн түүхтэй юм билээ. Энэ газар юм уу? Энд чинь айгүй алдартай газар шүү дээ. Бичлэг хиймээгээ та хэд нилээн тэгсэн байсан шүү дээ. Окей, Филиппинд юм уу те? Филиппинд мэдээгүй шүү. Одоо бол зүгээр олон хоосон өрөөнүүд балгас болсон байсан. Цагтаа тансаг буудалд байсан юм билээ. За тэгээд гуруулаа өрөө болгоноор нь ороод зураг бичлэг хийгээд 2 цаг орчим болоод дотуур байр руугаа буцлаа. Сүртэй юм мэдэгдээгүй олон ч жуулчин байсан. Тэр шөндөө унтаж байтал гинэд сонин чимээнээр сэрчгэв. За хэлж байгаа юм да. Хан юм уу шал урт хумсаар майжаад байгаа юм шиг. Өндийхөд чагнахаар байхгүй. Буцаад хөвтгөр ахаад майжаад ихэл эвгүй чимээ. 15 минут орчим дуугарсан юм. Өрөөндөө дөрвүүлээ. Нэг Япон, нэг Таиланд өдөр хамт явсан солонгос охин. Тэгээд би. Бид дөрвийн дөрвөн хананда дээшээ шатаар авираад байдаг. Доороо ширээ шүүгээтэй. Солонгос найзах маань яг эсрэг талаас хардаг. Тэгсгээд унтчиж өглөө нь солонгос найз маань ихэл айсан эвгүй байдалтай дуудсан юм байна. Нараа чи шүн харсан уу? Сонссон уу? Өрөөний голд сэгсийсэн хар юм суучихсан шалан дээр юм зураад байсан. Окей, амар чахраад би харчгаад шоконд ороод хөдөлж чадахгүй байсаар байгаад үүр цайлгсан гэдгийг да. Би ууган сэрэнгүүтээ орныхоо хөшгийг нээж харсан л та. Надаа бол юу ч харагдаагүй. Бурхан минь өрөөний охины харсныг яаж олж хараагүй юм. Тэгсэн бол бүр галзуурчихсан байсан баг. Тэгээд гэрлүүгөө уцтаад ном уншуулсан. Тэрнээс хойш тийм ахаад сонсогдоочгүй. Найз маань цовоо би сайтай витамин их хэрэгэлдэг охин байсан ч тэрнээс хойш юм л бол амархан ядраад унжигаад би нүгдөөд байх болсон юм. Би ч удалгүй Монгол руу буцаад найз маань агсан түвшний өөр салбар сургуульд шилжээд 2 сарын дараа Сөүл рүү буцсан. Бид хоёр нэлээ хэдэн сар мессежээр холбоотой байсан ч гинэд Instagram, Facebook эдгээр таг болоод одоо хүртэл холбоо бариагүй алга болчихсон. Та нар миний бодож байгааг бодож гинөө. Шүглүүлсэн юм шүү дээ. Бидний хилдгээр эвгүй газар очсноос болоод сэвтэж бариад муу юм болчихвоо гэд санаа зовж байна. Та нар Google-д энэ буудлын талаар мэдээлэл бас хараарай. Төгсгөлт нь очсон сүнстэй буудлын талаар бичье. Филиппиний Баогио хотын хуучин дипломат зочд буудал. Доминикан уулын орой дээр байрлалдаг. Дэлхий дээрх топ 10 сүнстэй газрын нэг юм. Дэлхийн 2 дугаар дайны үеэр олон тооны гэлэмаа дахилч нарыг цаазалсан. Энэ нь зочид буудлын дотор шөнийн цагаар толгоо үг сүнс харагддаг. Ажилчид зочдод мөн барилга дээрээс хачин чимээ гарах нь олонтой сонсогддог. Олон жилийн өмнө гал гарч тэр үед зочид буудалд байсан хид хідэн зочин нас баржээ. Мөн үл мэддэг шалтгаанаар энд ажиллаж байсан сувлагч эмэгтэй загалмайн байрладаг дээвэр дээрээс үсэрч амиа хорсон. Ер нь л эвгүй газар биш үү те. Эндхийн хүмүүс шөнийн цагаар Доминикан толгодоос гарах чимээнээс их айдаг. Тэд хаалга, цонх хонгоолгох, аяг тавг хашгирч буй хүмүүсийн хачирх чимээг сонсдог. Намайг очиход манан бүрхэж ихсэн нь маш нууцлаг, сонин мэдрэмжийг төрүүлж байсан. Миний ахуулсан зурган дээрх загалмаан дээрээс хүмүүс их амиа хоолсон гэдэг юм лээ. Энэ дээрээс үү? Энэ дээрээс цаашаа үсрэхээр юу амар цоглог ахуултай зураг. Энэ дээрээс цаашаа үсрэхээр өндөр юу гэдэм биш үү те? Яа. Нилийн өндөр юм шиг байна цаашаа. Ийм өндөр юм те. Нэг 4-5 дахь байх шиг байна. Мантай зэвүүн харагдчих шүү дээ. Энэ юу доторх нь? Ер нь л эвгүй газар. Ер нь л бүр эвгүй газар харагдчихээн. Юу ч болсон юм бэлээ те. Энэ том буудлаа олон зуун жилийн түүхтэй яваа шүү дээ баг. Тэр юу байгаа юм? Энд хүн хараад байгаа юм уу? Хүүхд жоохон охин байна уу? Нааш харж байгаа. Сүнсүү. Яалч үегүй мэн үү? Яалч үегүй юм байна. Заавал олон хүнтэй газар явж төөрүүлж байж харих ёстой байд гэсэн. За энийг ч ихтэй анх удаа сонсч шүү. Эвгүй газар очивол шууд хамгийн олон хүнтэй газар очивол гүйж яагаад ирэх юм бэ? Тийм дунд
Тэгээ азгууныг нь авах юм аа. Тэгээ нааны байшин юм биш үү гэж юм. Арагт юм шүү. Биш юм шиг гарч ирэхгүй байна. Өөрөө ихтэй яасан ч гоё би хаатай охин бэ гинэ. За хөөе. Тэр яг хөөе түүхэнд орцгоё. Холбоо байрсан болов 3 жил болчих гинэ. Энэ дээр юм битсэн биш үү? Бүх тэнд сурч байсан Солонгос, Япон, гадаад найзаасаа байнга асуугаастай бүгд тэр үеэс хойш гинэт холбоо тасарсан гэд байна. Хэрэггүй л дими газраа очиж гэж харамсаад сууж ийн. Одоо хинээс асуухаа ч мэдэхгүй байна. Бүх сошиал медианд байхгүй. Найзууд нь ч мэдэхгүй гэд байна. Муухай газар очие гэж хэрэггүй нэг хэд хэрэггүй л дэмжлээ. Тэр газар очсноос хойш сонирн болчихсон. Гинэт хэдэн сарын дараа өхмээр байна гэд би ер нь бүтлгүй хүн юм аа гэд байсан юм аа. Тэр газраас босноо эсвэл ажил үйлс нь бүтлгүй босноо үнэхээр хэцүү байна. Хамт явсан Солонгос залуу гольфт ажиллаж байгаа. Тэр найзтайгаа бол холбоотой байгаа. Манай жихийг мэдэх хүн үнэхээр алга гэж юм. Зураг нь энэ байна. Энэ Солонгос найз юм. За манайха энэ Солонгос охиныг бүгд хайж олно шүү. Окей. Таныг Солонгос бүх мэддэг хүнээс асуугаарай. Бид ирлээ үйлчлүүлэх хэрэгтэй баг. 3 жил ор сураггүй. За огцом хүн болгоноос холбоогоо таслаад сошиал медиа унтраана гэж тэгж амар гэгэрнэж байхгүй те. Нөгөө манай идэв шүү. Өглөөний мэд манайха боор YouTube суухтай лайк, subscribe дараад дэмжиж өгөөрэй гинэ. Монголын эвгүй газруудаар шүн өрөө хоёулнаа явж бичлэг хийдэг бас л мундаг зоригтой хоёр залуу шүү. Яалчгүй зоригтой юм бэлээ манай хоёр. Түшиг уншихгүй бол үхэн. Окей, уншлаа guys, уншлаа тайван хой. Түшиг хартал уншихгүй гэдэг. Окей. Түшиг агаа. Окей. Тайван guys, энэ хоёрын цаана юм харагдаад байгаа юм да. Энэ хоёрын барьж байгаа уут цагаан ууттай юм гэж хэлээч. Хин нэг намайг тэгж тайвшруулаач. Уут биш энэ юм ярьдаг. Ард нь юм биш үү? Үдэх те. Урт талыг хараад гинэ. Харин урталт нь бас нэг юм биш. Түшиг ах миний комментиг уншиж байна уу? Окей, уншчин guys. Ийм сайхан залуус өөртөө хүрээд ирж байхад юу гэж тэрэн альбангууд зүгээр явуулах вэ? Дагаад л сайхан гэрт нь очиж шүү дээ гэж юм. Хөдөлшгүй бясалгагч хэлсэн байх шүү. 23 онд жилийн өмнө орсон байна. Нэг орсон байна. Энэ чинь яа бас эвгүй газар шүү. Яг ингээ уулан дээр хараа. Байнгын мантай байт юм уу хээши. Сүртэй гэж хэлхээс өөр яах вэ? Сүртэй. Энэ хуучин яалчгүй л нэг л нилээн л люкс тансгал буудал байсан байгаа байхгүй юу? Ер нь бол яг юу энэ буудлыг ийм балгас болгож орхиход хүргэв. Йоо хараа. Дотор нь ингээ зүгээр явж идэм үү? What? Definitely different from all the other rooms we've seen so far. I think this was maybe a ballroom at one point. There's probably like dining tables here or maybe a floor where people can... Эвгүй байна. Definitely when we do the paranormal investigation and when we communicate with the spirits still here. Энэ мань хүн чи бүр юм төхөөрөмжтэй явд юм байна. Бүр сүнс хэмжигч төхөөрөмжтэй явж маад юм. Хүмүүс чи юм хөгжнө гэж. Энэ нөгөө загалмаа байна. Нөгөө хамгийн их хүмүүс үгсэрч шамаа хорлдог загалмаа байна. My name is Zark. My name is Adam. My name is Len. Okay, this is... Кинонууд юм бах та. Кинон бид юм шүү дээ. Film Hotel 2013 онд кинон гарч ирсэн юм байна. YouTube дээр нэрээ байна. Нөгөөс бид учрыг олчлоо guys. Энэ ямар нэгэн сэсэр үстэй юм ихтэйдэл сүнстэй холбоотой юм байна. Филиппинчүүдийн өөрсдийнх нь хийсэн кинон дээр нь энэ хүний түүх гард юм бах та. Ор сургаггүй алга болсон Солонгос охины ярьж байгаагаар яг ийм зүйл өрөөний голд нь хан майжид, шал майжид байжсэн гэж хэлсэн шүү дээ. Энэ бүхэн хоорондоо учиртай болов уу? Тэ сүнс биш шүү дээ. Яг л тийм зураг авсан биш үү? Зэвүүн юм байна. Дипломат хотелд сүнс харагдсан гинэ. Гээ бүр 7 жилийн өмнөх бичлэг нь ямар ч комент байхгүй. 1 минут бичлэг юм уу? За манай хараад Тэр артнасаа юу хийсэн бэ? Хүн үү зүгээр? Hello, good afternoon.
Йоо, тийм л үү. Йоо. Тэр цаана юу вэ? Хитэн сүнсийн тэндээс гараад байгаа юм бэ? Сүүлдээ бүр хүмүүсийн сүнснээс ялахдахгүй шүү. За манайхаа сайн хараарай. Одоо энэ дээр л нүднийхээ булчингийн ажиллуулна шүү дээ. Diplomat Hotel. Yes. Ayun yung babae. Ayun yung wait. Yan kasi yung frame. Хүмүүс зүгээр чөлөөтэй л орж гардыг юм байна. Ямар ч байсан. Зураг мураг авахд бол бичлэг авахд бол асуудалгүй юм байна. We're searching. Junray nandito yung Junray! Your soulmate. soulmate. За bye bye. За сүнс харсан уу guys? Яжат коммент хаачих юм аа. Ер нь бол бүр 1915 онд нэгжилсэн юм байна. Барилгын нийлт болж исэн байна. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд нэлээд юм болж агаад Япончууд нэлээд бөмбөгдсөн юм байна. Тэгээд дайны дараа орхигдсон барилга юм биш үү? Тэгэхээр энэ бас нэлээд л олон хүний үл хагцал, зовлон, шаналл одоо энэ буудалд шингэсэн гэсэн үг. Тэгээд 70-аад онд Тони Акпо гэдэг нэг бизнесмен залуу одоо тэр дипломат хотыг худалдаж аваад нэг spiritual юм хийдэг байсан юм уу? Нэг л үндэсний тийм нэг ямар нэгэн зан үйл хийдэг байсан юм шиг байгаа. Тэгээ мань хүн өөрөө 1987 онд нас хүрсэн юм шиг. Тэгээд ерөөхдөө дахиад орхигдсон юм уу? Энэ буудал бол ер нь бол үүх түүх нэлээд харимтай газар биш үү? Тэгээд мань хүн нас ураад буудал бол бүр ингээ ямар ч үйл ажиллагаагүй болсон юм байна. Тэгээ ямар нэгэн санхүүгийн болон менежментийн асуудал гарснаас гадна хүмүүсийн чөтгөр шүүгсэн гэсэн одоо яриа энэ буудлыг хаахт хүргэсэн нэ. Окей. Жууштай бол нээлттэй газар гэж шүү. Окей. Дайггүй. Маш дайггүй. Сонирхолтой. Гоё түүх оруулсан байна. Гоё ч юу яах вэ? Солонгос охиныг олон шүү хэдүүлээ. Гоё. За буцаад Монголдо болсон явдал руу ороод гадаадууд хэтэрхий мануст хурцдаж байна. Болий. Орногт аймагт 2003 онд болсон явдал. Хүй энийг хэдүүлээ хаагуур өнгөрөөцсөн бол хийж исэн болов? Андуураад уншиж исэн юм а дахиад уншчихгүй дээ. Дахиж уншсан чи яах вэ тэгээд? Энийн нэр хажуугаар хэдүүлээ яагаад өнгөрцсөн бол? За 2020 оны түүх гэж шүү дээ. 5 жил бид төөрсөн байна. За 2003 он Дорнод аймагт болсон явдал. Нилээд урт болохоор жоохон замбраагүй бичиж магадгүй шүү. 8 хүүхэдтэй нилээн ядруу айл байж зундаа олон малтай айл бараадаж хонь малыг нь харж ойр зургийн ажил хийж ам зугуудаж байж хамгийн том нь хүү доод хідэн дүү нэмэгтэй байжээ. Ээж нь нөхөр байхгүй байсан юм баг. Хүүн их нэр хүндтэй, их ажилсаг, хүн тусрахуу залуу байсан гэж ярьдаг. Нэг орой гэртээ шүн орж ирээд утгаа ирлээд суугаад байж. Ээж нь миний хүү унтаж амрахгүй юу гэхэд маргааш өглөө айлд очиж ганцаараа гадуу ажиллана. Утгаа ирэлцгээд унтна. Та унтаж бай гэжээ. Гэрийнхнийгээ унтсан хойно ээжээсээ эхлээд бүгдийнх нь хоолой гэрчээд гараад явчихж. Йоо. Огцом орж ирд юм байх вэ? Жохон уусгаж болоогүй юу хөөе. За. Бэлэн биш байла. Хоошоо давхиад нэг айлд шүн очиж тэр айл нь манай ангийн охиных цуснаж болсон хүн орж ирээд айлын хүмүүс босоод миний хүү юу болов зүгээр үү гэхэд сая айлд ганцаараа адуу ажиллаад гээд манай ангийн охиныг сэрээгээд ахын дүү ахынхаа гутал хоёрыг угаагаад тавьчих гэхэд нь босоод угааж өгөөд та одоо хайчих гэж байгаа юм гэхэд сум орно айл нэг хонь өгсөн борлуулна гэд яваад өгч. Маргааш нь ээж хідэн дүү өглөө эртлэн босож өгнээ мал саадаг хүмүүс бүгд босоогүй байхаар нь айлын эзэгтэй гайхаад эднэр одоо бүгд унтаж байгаа бахтаа гэд ганцаараа үнээгээ сагаад орж ирээд нөхөртөө хэлээд гэрлүү нь очтол гэрийнх нь хаяагаар нь цус урсаж байж гэрт ойртоход зуны халуунд цусны үнэр их хурц үнэртэж байсан гэж ярьдаг. Йой. Би энэ явдлыг болсон явдал биш байгаасаа гэж бодож чинь яг үнэндээ. Би анх удаа тэгэж бодож чинь. Хаалга нээгээд ортол
амар дүр төрхөгдсөн ойлгомжтой. Тэрний талаар бодоморчгүй нь яг үнийг хэлэхэд. Ингээд цагдаа дуудаад Улаанбаатар хотоос онцгой байдал очиж алуурчин хайж эхэлсэн. Цагаан хоолоогоор зарлаж хүмүүст сэрэмжлүүлэг хүргэж онц ноцтой хэрэг гарсан. Эзэн нь олдоогүй байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя гэдэл сумаар нэг түгшүүр болсон юм байна. Алуурчин гэрийнхээ бүх хүнийг алах зорилготой байсан. Гэхдээ яг доод талынх нь дүү тэр өөрөө гэртээ байгаагүй айлд ажил хийгээд өглөө хөлсөө аваад очно гэхдээ ах нь уурлаад өнөөдөр заавал гэртээ хайр гэд загинсан ч дүү нь хараагүй. Ямар эвгүй бэ те. 2 хоногийн дараа хэрэгтэн баригдаж цаазлуудах ял авсан. Цагдаа асууж ээжийнхээ хоолойг ирчгээд чамд юм бодогдоогүй юу гэхэд үгүй надад юу ч бодогдоогүй. Харин хамгийн бага дүүгийн хоолойг ирчгээд жоохон эвгүй санагдсан. Гэхдээ ийм амьдралтай хүн болоод хэрэггүй гэж бодоод хэрцэн гэж хэлсэн байгаа. Энэ хэргийн талаар нутгийн хүмүүс хоёрч таамаг твшүүлдэг. Нэг нь болохоор хитрхи ядуу байсан, бас арчаагүй, ажилгүй, түлэх түлээгүй болоод гэрийнхээ уннаас авч түлсээр байгаад гэр нь овоохоо шиг болчихсон. Тиймээс ийм арчаагүй амьдрснаас удмаараа өсөн дээр гэж бодсон учраас ийм хэрэг хийсэн. Хоёрт нь болохоор эмэгтэй дүү ээж нар нь бүгд их замраагүй байсан. Нэг эрэгтэй хүн орж ирээд л ээжтэй нунтаа дүү нартай чад гараад явчихдаг байсан. Эцэггүй олон хүүхэдтэй ийм болохоор гэрийнхнээсээ гутраад ийм зүйл хийсэн гэж ярьдаг. Тэр үедээ шөөлж байсан харгас хэрэг би олон жилийн өмнө дорнодод явж байхдаа тэр айлын гэрийн буурны хажуугаар гарахад нутгийн ахагч нар ярьж байхыг сонсож байсан зүйлээ бичлээ. Анхаарал тавьсан баярлалаа. Ямар гэж юм. Яа өнөөдөр чинь юу энэ дугаар дээр юу ороод байна вэ? Ойрд ийм түүхтүүлээ хийсэн ийм дугаар хийсэн үү хэдүүлээ. Хосын явдлууд дээр гинт догцомддог гэхдээ тий. Энэ удаагийн дугаар бол ер нь бол чанга биш шүү. Чанга орж ишүү. Ер нь бол би эсвэл нас яваад илүү хүнд ордог болцсон юмнууд гүйцтэй. Ухаан орхоос ол жигшиж өсчээ. Ганцаараа л хичээгээд байгаа юм шиг санагддаг байсан байх та. Хаяад хувиа бодоод явъя гэхээр тийм ихтэй жаахан хүүхдүүд яаж амьдрах нь ойлгомжтой. Нутагтаа үлдээ гэхээр тэр айлыг мэддгүй хүн байдаггүй. Асаараа хүний ай тал харж чичлүүлж амьдрахыг хүсээгүй юм шиг санагдлаа. Би тэгтээ галдуурсан байх гэж бодсон ш. Тэгэхээр тэр 2 онлын сонссон чинь бас сэтгцэн эмэгтэй, архины хамааралтай, хүүхэд өсгөх чадваргүй, үнгүй хормоос султай амьдардаг хүмүүст албадан спираль финтер тавьж зарим зэрлэг балмад амир хүмүүсийн үрийн сугийг нь боож тэр муу муухай гинийг таслан зогсоох нь зүйтэй ч юм шиг архичин биеийн үнэлэх сэтгцэн эмэгтэй хүмүүсээс төрсөн хүүхэд ямар ч орчинд амьдарч амьдараа таамаглах нь тодорхой байхад эхнээсээ төрүүлэхгүй байх арга хэмжээ авмаарч юм шиг. Энэ бол ер нь л үнний ортой шүү. Бас тэгээд ингэх хэцүүлтэй хэнийг нь чадвартай хэнийг нь чадваргүй гэхүү те. Зарим хүмүүс чинь боломжгүй мөртлөл айгүй хүмүүжлэлтэй хүүхдийнхаа боловсрол хүмүүжлэлд анхаарад айгүй дайггүй хүүхдүүд дайггүй гоё ингээд болчдөг те. Зарим хүмүүс нь бол боломжтой мөртлөө бас ингээд буруу үлгэр дуурайл үзүүлдэг ч юм уу те. Гэтэ ер нь хүүхд гаргахтаа нэлээд л бодолтой л гаргах хэрэгтэй. Насан туршдаа л чиний хариуцлага гэж бодох хэрэгтэй. Спираль тавьдаг л гэсэн. Тэгээд өөртөө ухаад авчдаг гэсэн. What? Инхээр л өлтөй амьдрахгүй бол олон хүүхэд төрүүлэх шалт юм ээ. Нэг ёсондоо хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг тэр төрж байгаа хүүхдийн ингэж байна. Санал нэг байна. Ийм лаймштай шүү дээ. Хүн нэрээ дотроо гутарч юм бодож явсаар тэрэндээ эдэгдээд нөгөөх нэг л өдөр дэлбэрч байгаа. Хэнийг ч буруутгахад хэцүү юм. Ээж дүү наранч гэсэн тийм амьдралдаа тасаад улан бууруу замлаад явж байсан байдлыг иймд хүргэсэн байна да. Саяхан болсон дүүгээ хүнээс хэрэгч бас гэр бүлийн байдлаас үүссэн. Монгол улсад сэтгэл судлал, сэтгэл зүйн эмчилгээ огт хөгжөөгүй. Айлууд ч бас үр хүүхдийн сэтгэл санаа, оюун бодолд анхаарахгүй явснаас ийм хэрэгүүд үүдэх болсон. Хамгийн чухал зүйл бол сэтгэл зүй юм шүү дээ. Уул нь гадаадад айл бүртэнд гэр бүлийн сэтгэл зүйчтэй байдаг нь бүх зүйлээ тэр хүндээ хандаж асуудлаа шийдэж явснаар иймэрхүү зүйлээс ангид байхад оршдог юм.
нийгэм гэр бүлийн байдал санхүүгийн асуудалд хүртэл даймжирсаар давтагтай тулж байгаа нь үнэхээр харамсалтай гэж байна. 100% санал нийлж байна. Үнэхээр 100% санал нийлж байна. Багаас сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс ийм болдоо. Иймэрхүү хүмүүсийн авсан сэтгэлийн шарах бухимдал нь нэмэгцээр байгаад хүүхэд хүчирхийлэгч, маниак, террорист болдог. Тиймээс эцэгчүүд өгн хүүхдээ бага наснаас нь маш сайн ойлгож хайрлаж хүмүүжүүлэх ёстой. Ингэж шүү. Сая тэр үед яг цагдаа байсан ааваасаа асуулаа. 97-оос 98 онд гинэ. Яг дуудлагыг анх авч хамгийн анх орсон гинэ. Согтуу ганцаараа нэг шил арх уугаад ээж дүүнэрээ гинэ. Шүн үлдэгдээд өглөө 11-т дуудлага ирсэн гэж байна. Амар юм аа. Худлаа байх гэдэл авалсан чинь бүгдийг нь санаж байна. Oh my god. Стаахуудаа болсон явдал гэж түүхөөр уурчаад анх удаа худлаа байгасан гэж бодож ирсэн гэсэн. Цаазын ял аваагүй хэрэгэн мөрдөгдөж дуусаагүй байхад хүнд сүрьегээр нас барсан гинэ. Өшөө нарийн бичмээргүй байна уучлаарай. Өшөө юм бичихгүй хэрэггүй боли одоо боли ойлгомжтой. Одоо энэ түүхийг дуусгая guys. Ер нь бол амар түүх. Энэ түүхийн хаагуурн зурж явсан учиртай л байж. Ер нь бол дүүнэртээ гутлаавч өгнө гэж бодож сэтгэлээсээ ажиллаж байхад цалинг нь хүртэл өгөөгүй. Ухаан орсон цагаас эхлээд маш олон зүйлийг төвчиж харсан ч хараагүй юм шиг, сонсоогүй юм шиг явж дотроо бугуулж нэг өдөр тесэрсэн байна. Хүний сэтгэл гэдэг ийм аюултай гэж юм. Би бас тэгж бодлоо. Хамгийн том нь ганц эрэхтэй ажил хийгээд л байдаг. Цалин ч авахгүй. Бодвол ар гэрн тийм болохоор хүмүүс дээрлэгдэг, олон муу үг сонсдог байсан байхад бусд нь сул явдалтай чанга дугуйш тэмцэх чадваргүй тэдгээр ээж дүүнэрийг нь ч гэсэн хүмүүс илэг барьж байсан байна. Охин хүүхдүүд бол бас ээжийн замналаар л явах магадлал өндөр байсан байна. Асар багаас сэтгэлийн дарамт төссөн, сэтгэл нь шархсан, сэтгэл зүйн гэмтсэн. Бүхэг ойлгомжтой. Йоо, эвгүй түүх биш шүү. Эвгүй болсон явдал байна. Ингэнэ зүгээр богинохон асуулт байна. Хүүхд ер нь 3 юм уу 4 наснда өмнөх амьдралаас сандаг гэж үнэн болов уу? Гэлтэй үйл явдал байдаг юм. Манай дүү одоо 4 настай, их яриасаг, хэл ярианд сайн хөгжсөн хүүхэд байдаг. Жилийн өмнө авдраа ухаж байгаад эмээгийнхээ дээлийг мөн жижиг сажиг зүйлүүдэд гаргаад тавьсан юм л да. Тэгсэн дүү маань эмээгийн дээлийг шууд л өмсөд иш мөө дээлийн өмсөгүй их удаж дээ гэд санаа алдахад нь пал гээл явцсан. What? Эмээ одооноос 5 жилийн өмнө өнгөрсөн. Ингээд бодоход эмээ минь миний дүү болсон ирсэн ч байж болох юм гэж байна. Окей. Хэдүүлээ энэ явдалтай холбоотой өмнө түүхүүд харин 2-3-ыг уншиж ирсэн баха тий. Нэг юм шиг болоод байд юм а. Ер нь 3-4 наснд ер нь эвгүй болоод эвгүй юм яриад байдаг гарууд. Манай охин 3 нас гарантайдаа би морь унт чадна. Зөндөө олон мал байгаа. Надад бас ууланд агууд нуусан алтан юмнууд их байгаа гэж 2 удаа ярьж иж үлээ. 2 дахь дээр нь аав ээж нь хоёулаа оюутан юм болохоор агуу нь хаана байдгийг миний охин гэж хэлж өгөөгөө ахиж яриачгүй чи ч манай хотных мал энтер байхгүй охин морь унаж үзээгүй сонин шүү бас чинь сонирхолтой. Ууртах амьдралаа сандаг юм бэлээ. Яг 3-4 наснда миний дүү хаан байна гэд тэр доторхыг тойруулж хараад энэ миний гэр биш байна. Миний аав их мундаг хүн өөрөө байшингаа барьсан. 2 давхар том байшин байгаа. Би гэртээ хармаар байна гэд босоод ирсэн штэ. What? За арай хөөе. За арай би хилд ороод удаагүй байхдаа ээжтэй би таны аав штэ. Охин нь болж ирнэ гэж. Би хилд ороод удаагүй байхдаа ээжтэй би таны аав штэ. Охин нь болж ирнэ гэж хэлсэн бидтэй гисэн. Одоо ч манай гэрийнхэн ярьсаар л байдаг. Үздэг хардаг хүнд 2-3 ч удаа үзүүлж байсан. Бүгдээрээ урт төрөлтөө аавч нэргээд иржээ гэсэн дээ гэж. Окей. Өөрийнхөө өвөө гэсэн үг юм уу энэ харин тийм л таарлаа шүү дээ. За нэг арай богинохон түүх уншия. Төв аймагт болсон явдал байна. 90-ад онд болсон явдал. Арай нэг гайгүй явдал байсан гэж бодож гин. Тэгээд хэдүүлээ зөөлрүүлээд дуусгах энэ бичлэгээ. 90-ад онд хамаатны маань ах цэрэгт байгаа хүүгээ ирэхээр Төв аймгийн дугаар анги руу 69 машинтайгаа их нэртэйгээ бас нэг гэр бүлтэй хамт явжээ. Замд машин нэвдрээд нилээн шүн цэргийн ангид ирж. Ангийн харуулын ахлах нь та нар маргааш өглөө эргэлтийн хүсэлт өгөөд анги руу эргэлтийн байр руу орж болно гэж. Ингээд ангийн хашаанаас зайдуухан хоноглохоор болж гэрийн цай ууцгаагаад ах эгч хоёр гадаа дэвсгэр дэвсээд дээлэн өмрөөд унтцгаажээ. Ах зүүдэлж гин.
Цэргийн нэг хүү аха хоол байна уу? Танд идэхээр юу байна гэд өсөж зохиосон хүү гараа тосоод байна гин. Арай үз зүүднээсээ сэртэл үүр хаяарч байна гин. Яасан эвгүй зүүдвэ гэд босож хид алхаад шийдэл арт талд нь аха идэх юм байна уу гэд нөгөө хүү яг ардан дуурчээ. Ёстой л хамаг юм намаар гарах төхөд арай л унчхаагүй эргэж хартал маш тод хөх гэрэл машин доогуур нь ороод алга болсон. Тэгээ тэр даруйда нөгөө хідээ босгоод тэнд нь идээ цай чихэр боовноосоо чулуун дээр өрж шилтэй ундаа задлж орхиод явцгаасан байгаа юм аа. Тэр зүүдийг бас нөгөө хамт явсан найз нь зүүдлээд шүнжин хөргөөсөн байгаа юм. Элдв барцад янз бүрийн юм болоогүй гээсэ гэж. Ваа, бас өрөвдөлтөй сонсогдчих шүү те. Бүгд хөөхий дөө энтергээд сүүлдээ та нар бүр сүнс өрөвддөг болжээ гинэ. Одоо ч сүнс нарыг бид нар ойлгодог болоод байна шүү ээ. Манай группийнхаа, манай бидэн тохиолдсныхаа ивидээ цэрэгт амиа алдсан хүү байсан юм байх та. Тэг харин яг л тэгж бодлоо. Гайгүй юмтай таарчтай. Угаасаа юм үлдээгээд явсан дээ гэж. Буян болсон байлгүй дээ, тийм ээ. Өнөөдөр гандан орж сүр авлаа. 100 цуслан дээрээ гарах эсвэл хөдөө гадаа явхад орой хараа бүрийгээр өвөлдөг юм. Төрлөө олоогүй зуурдаар нас барсан олон сүнс хаа сайгүй тэнэж явдаг. Тэдгээр хий бидүүд нь сүр шатаахад гардаг үнрээр нь хооллож өсөж ундаасан мэдрэмжээсээ чөлөөлөгддөг гэсэн. Нэг юм байнга дагаад байдаг болчдөг. Гэхдээ сүр гэж юу арцуу те. Гэхдээ сүрийг нь шатаагаад хооллоод байхад гимгүй. Зарим номтой бөө чадвартай хүмүүс бол тэдгээр сүнснүүдийг зарц боо шигээ үүлэнд явуулж ашигладаг гэдэг гэж байна. Хэдүүлээ яг энэ талаар өмнө бас ярьж исэн. Ламнарч сүнсийг хүчжүүлэх юм дандаа хийдэгтэй гэж. Окей. Өөртөө баатраа хөгжүүлж байгаа юм шиг юм болох нэ. 90-ад оны шилжилтийн үеэр маш олон цэрэг өсөлөнгөөр нас барсан гэж. Амар түүхүүд байдаг шүү те. Гутлаа зүсээд иддэг мэддэг гэл те. Гэтэ хоолж ундаалж болдгүй юм л гэдэг юм байна лээ. Улам хүчтэй болчдөг гэсэн гэж. Тэгээ яг хооллох юм уу, хооллохгүй юм уу хөрхий. Төв аймаг гэхээр 016 цэргийн ангуу, зовыг гэвэл 016, зодуулыг гэвэл зүүн баян гэж тухайн үеийн цэргүүд ярьдаг байсан. Ваа, тийм үү. Зүүн баян ч яалчгүй юм бэлээ гэж. Бас цэргийн ангууд дотроо бас юм юутай байна уу те. Дүүл яг л 016 л болж таарлаа. Хатуу цэргийн л анги болж таарлаа. За энэ хүрээд өндөрлөө. Ер нь бол нэлээд хатуухан дугаар байла. Тэгээд гоё түүхээ уншаа дараа нь асууж өгүүлдэгш нь гоё юм бодгсон ч юу те ингээд нэг гоё хөнгөн дуусгая те бүгдээрээ гоё юм бодорой. Мөн бүхэн холуур хэдүүлээ энэ бүх түүхүүдийг одоо үлгэр жишээ одоо юу гэдэг юм сурамж авах гэж хэдүүлээ уншиж байгаа. Бүх одоо энэ энерги буцаад толгоноосоо гаргаад хөнгөлөх нь бас айгүй чухал. Окей. Нэлийн хүний түүхүүд уншчлаа. Тэгээ хүн болгон эртөө бүтээлээрээ тэгээд дараа имжлэхээр ууслаа. Түр баяртай guys.